Өдрөө сайн байцгаана уу? Та бүхэндээ арсны мацаг барих талаарх мэдээллийг хүргэе. Арсны мацаг барих гэдэг нь арс арчилгаагаа төр завсарлах, хэрэглээгээ багасгах, арсаа амраах, өөрөө нөхөн төлжих боломжийг олгох явдал юм. Арсны эрдэн үйл ажиллагааг төр зогсоосноор арсыг хоргожүүлж, арсны өнгийг дахин сэргээж байгалийн үйл ажиллагаагаа хадгалдаг байна. Арс судлалын эмчээ Медалл хэлэхдээ ихэнх хүмүүс янз бүрийн төрлийн бүтээгдэхүүнийг арс арчилгаантай тогтмолд хүргэдэг нь арсны нүх бөглөрөх, батг гарах, зарим бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэдэг болохыг олж мэдсэн. Хэрэв таны арс нь чочрол, хуурайшил зэрэг сөрөг үр дагавар үзүүлбэл арс өөрөө эдгэрхийн тулд идэвхтэй бодис агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхэ болох хэрэгтэй гэж мэргэжилтэн үзэж байна. Та арсаа амраах шаардлагатай гэж үзвэл арс хэвэн байдалтай орох хүртэл арс арчилгааны бүтээгдэхүүнийг нэг нэгээр нь хасаж арс арчилгаагаа хялбарчлахыг зөвлөж байна. Арс тань хэвэн байдалтай орсны дараа төр зогсоосон бүтээгдэхүүнээ нэг нэгээр нь аажмаар дахин хэрэглэх нь дээр гэж мэргэжилтэн онцлолоо. Ихэнх мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хизээж хэрэглэхээ зогсоож болохгүй бүтээгдэхүүн бол нарнаас хамгаалах тос юм гэжээ. Арсны мацаг барих нөлөө нь хүн бүрт өөр өөр байдаг. Тиймээс арсны мацаг барих дасгалыг аажмаар хийхийг зөвлөж байна. Нэгдүгээрт нь арс арчилгааны бүтээгдэхүүний хэрэглээг багасгах. Арс арчилгааны бүх бүтээгдэхүүнийг хянаж үзээд аль нь үнэхээр хэрэгтэй, аль нь хэрэггүй болохыг тодорхойл. Мини ским мацаг барих үеэр нүүр будалтаас татгалзаж зөвхөн чийгшүүлэгч тос базлын хэрэглэнэ. Хөгшилтийн эсрэг эсвэл цайруулах найрлагатай тос ийм үл серум зэргийг ерөнхийд нь хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт нь цэвэрлэгч хэрэглэх шаардлагагүй. Мини мацаг барих үеэр та ерөнхийдөө будалд хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гуравдугаарт нь арсаа амраах. Шөнийн цагаар эсвэл амралтын өдрүүд л арсны мацаг барих нь тохиромжтой байдаг. Мини скийн мацаг барилтыг тогтмол хийвэл илүү үр дүнтэй байдаг. Та мини арстай мацаг барьж дассан бол аажмаар бүрэн арсны мацаг барилт руу шилжиж болно. Арсны мацаг барих арга нь маш энгийн бөгөөд ямар нэгэн будалд арс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхгүй нүрээ зөвхөн бүлээн усаар угааж чийгшүүлэхтэй базлын хэрэглэнэ. Арсны мацаг барихтаа анхаарах зүйлс. Нэгдүгээрт нь арсны өөрчлөлтийг ажиглах. Арсны мацаг барих нь зарим хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэг тул арсныхаа нөхцөл байдлыг байнга хянаж байх хэрэгтэй. Арсны мацаг барих нь хэдхэн өдрийн дотор таны арсыг өөрчлөхгүй, арс загднах, өрөвсөх эсвэл арсны чичрэл өгвөл зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт нь өдөр тутмын зуршилд анхаарах. Таны арс нь ходод гидсний замын байдал, хооллолт, амьдралын хэм маягтай холбоотой байдаг. Арсны нөхөн сэргийх чадварыг сайжруулахын тулд чанартай унтахад анхаарлаа хандуулж, унтах 5 тухтай орчинг бүрдүүлээрэй. Та хүссэн үедээ арсны мацаг барьж болно. Гэхдээ өвөл хуурайшилт ихтэй байдаг тул дулааны улиралд эхлэх нь илүү тохиромжтой. Арсны мацаг барих нь таны арсны байгалийн үйл ажиллагааг сэргээж нас ахыг тусам илүү залуу харагдуулахад туслана. Арсандаа арс арчилгааны төрөл бүрийн тос зэргийг түрхэлгүй хэсэг амраавал арс илүү их хүчил төрөгчөөр хангагдаж өөрийн уян хатан чанарааг сэргээхийн зэрэгцээ коллагены хэмжээ нэмэгддэг. Арсны өөрийн тос нь хамгаалтын давхаргыг үүсгэн, өөрөөр хэлбэл гаднаас микроб биет арсанд шингэхээс хамгаална, мөн чигийг хадгалахад тусалдаг. Тиймээс банк төрөл бүрийн тос маск нүүрэндээ түрхэж байхаа оронд үе үе арсаа амрааж байх нь чухал юм шүү. Зарим нэг арс арчилгааны бүтээгдэхүүн нь ширүүн үйлчилгээтэй орц агуулсан байх тул эрүүл арсыг гэмтэх аюултай байдаг. Тиймээс хэсэг хугацаанд амраасны дараа хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдээ нэг нэгээр нь түрхэж ажиглах хэрэгтэй гэж мэргэжилтэн зөвлөж байна.
Эмзэг эсвэл өрөвсөх хандлагатай арьстай хүмүүс хэсэг хугацаанд арьс арчилгаагаа завсарлах нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Японы арьс арчилгаа номын зохиолч Чижу Саке арьс амрах хэрэгтэй гэж хэлжээ. Арьсаа эрчимтэй арчилгахдаа эпидермисийн эсүүд байнга ажилтдаг гэдгийг мартаж болохгүй. Арьс нь 7 хоногт ядаж 1 өдөр будалтаас завсарлага авах хэрэгтэй. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэ болох үед таны арьс сэргэнэ гэж арьсны эмч онцолжээ.